За энэ угаасаа амар юм байна. Сая миний хэл үү. За гэсэтэй. Юу ч болсон энийг хэрэгтэй тий. 1 минутын өмнө жаргалтай байсан шүү дээ. За бацхан үзэгчтэй нартай ч юм уу сартай ч юм уу өдөр тэгээ Тайсон намайг үзгээд ороод ирвэл бүгдийг нь тавирья. Ихтэй сүүлийн үед ийм энэтхэг дунд амар донтоод байгаа. За ягаад ч юм энэтхэг дуу амар сонирхолтой юм байлээ шүү дээ. Ингээл нэг ийм энэтхэг эмэгтэй ингээл бүжгэлж исэн чинь гинт хажуунаас нэг ингээл ах гарч ирдэг заяа. Тэгэл байж байгаа л өвөө гарч ирж мэрэл ер нь нэг ийм сонирхолтой үйл явдал ингээд амар ихтэй за бараг тийм болохоор энэтхэг дуу надад бүр амар таалагдсан. Тэгэл ер нь сүүлийн үед бол миний аман дотор бол нэг ийм энэтхэг дуунууд л аялагдаад байгаа заяа. Хайжалимика гэж мэгээл хайжагижакия гэж мэгээл заяа. За тэр ч яг хуу тэгээ та бүхний гачган дээр харж байгаачлан Тайсон би one chip challenge хийх гэж байна. One chip challenge. Гэхдээ one chip биш би two chip challenge хийх гэж байна. Зүг үү? Энийг түмээ надад Германаас ирэхдээ авчирч өгсөн. Гэхдээ би нэгийг загсан ч гэсэн нэг нь эвдэрсэн байж магадгүй гээд найзтай чи хоёрыг аваад ирээрээ гэ тэгээ түмээ надад хоёрыг авчиж өгсөн. 7 хоногийн өмнө бол би нэгийг идэн гэж бодож ирсэн. Гэхдээ нэгийг идэхээр чи хүн болгон л нэгийг иддээ шүү дээ. Тийм болохоор сонирхолтой болгох үүднээс би хоёрыг идээгээд хоёулангийн ингээд барьсан сууж ин. Гэхдээ одоо би жоох өөртөө итгэлгүй байгаа шүү. За тэгээ бүгдээрээ дотор нь юу байдгийг харцгаая. Үй. За дотор нь бол нэг ийм л юм байна. Reaper is waiting гинүү. Reaper гэж одоо англиар одоо юу гэсэн үг юм болоо? Бүгдээрээ энэ Reaper гэдэг үгийг англиар ямар утгатайг харцгаая. Би англи хэлдээ тийм сайн биш ээ. За Reaper гэдэг чи одоо ерөнхийдөө бол энэ зурган дээр байгаа хүнийг л хэлээд байгаа юм шиг байна. Oh my god. Энэ хугарсан байж магадгүй юм шиг байна. Ямар ч гэсэн эн чинь бол ерөнхийдөө бол идээд тэгээ 5 минут тисгэл үүрэгтэй юм байлээ шүү дээ. Тэг ямарсан бүгдээрээ 5 минут тиснэ. За тэгээ би ходоодоо хамгаалахаар эми сангаас миний ходоодыг гайгүй хамгаалчмаар юм юу байгаа вэ гэж яагаад нэг ийм авсан байгаа. Хүүхдүүд багчуу та бүхэн минь энийг туршиж үзэж ерөөсөө болохгүй шүү. За одоо та нар угаасаа надын бичлэгийг үзээл намайг бүр өгөх гэж байгааг хараад тэгээд за болио гэж бодон заяа. Энэ яг оо шиг амттай юм байна. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр маань витамин хаус дээр зарагддаг омега 3 хамтран ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь RTG хэлбэрийн омега 3 бөгөөд ердийн омега 3-ыг бодох юм бол 2-оос 3 дахин илүү сайн шингэдэг байгаа. Тэгснээр бид бүхний цуснд хурдан нөлөөлж зүрх тарих нүдний эрүүл мэндэд маш сайн үйлчлэгээ үзүүлдэг. Өдөрт ганцхан капсулыг уухад тань дутагдж байгаа бүх хэрэгцээг хангацдаг байгаа. За дараагийн бүтээгдэхүүн болохоор витамин D байгаа. Нарны гэрэл арьсанд хүрэх үед витамин D үүсгдэг. Харин өвөл болохоор эсвэл бороотой үед өвөлтэй эсвэл гадуур нэх гарахгүй байгаа үедээ бид нарнаас авах ёстой D витамина бид бүхэн хангалттай авч чаддгүй байгаа. Тийм болохоор D витаминыг сонгож хэрэглэдэг байгаа. D витамина бид бүхэн ууснаар ясны бат бөх байдал болон дархлааг сайжруулж өвчнөөс хамгаалan оюун ухаан сэтгэл санаанд маш сайн үр дүнтэй байдаг. Энэхүү хоёр бүтээгдэхүүн хоёулаа витамин хаустай зарагдаж байгаа. Та бүхэн минь энэхүү инстаграмаар холбогдоод тэдрэнгүү мэдээлэл аваарай. За ямар ч хэсэн нэг нь бол хугарсан байна. Үнэр нь бол амар гоё үнэртэй юм байна. Нарийн боовл үнэртэй дээ энэ дотроос. Хоёулаа хугарчжээ. Энэ арай хугараагүй байна. Ер нь бол нэг ийм л юм байна. Шууд хоёулангийн нийлүүлж ажиллах уу? Эсвэл тусдаж ажиллах уу? За зовлонгийн түргэнэн дээр өөрийгөө тэгээд хамлаад явах уу? Хоёулангийн гаргаж байгаа л нэг доолж ажиллая. За энэ дотор юу ч авахгүй шүү нараа. Энэ дотроос юу ч авахгүй. Тэгээ энэ ерөнхийдөө бол ингээд 2 one chip шүү заяо. Ингээд нийлүүлсэн байгаа. Өөрийгөө жоохон хамлаад бүгдээрээ нэг нэгээр нь ингээд жоохноор ихлэ хазаад мэдрий. Миний ээжээ хайртай шүү мэдэн. За энэ угаасаа амар юм байна. Сая миний хэл үү. За гэсэтэй. Хүй. За. Идсэн шүү. За одоо минутаа эхлүүлээ. Минутаа хүрсэн. Энэ амар юм байна. Энэ би 1 минутын өмнө жаргалтай байсан шүү дээ.
ингээд амьсгалахаар миний амьсгалахаар бүр амар идэм. Ой, энэ минут нь яваад байгаа юм ямар бод ярьж болохгүй мэн. Би ядж байгаад хоёрыг шал дими. Би ингээд амаа биш энэ юу ч энийг ингээд хотоод миний үлмэс яа ямар амар юм бэ? Яа ямар амар юм бэ? Энэ нөгөө юу бол би юм ярих ямар ч хүсэл алгаа. Би одоо зүгээр хойд мөсөнд алаад очиод ингээд хилээ ингээд тэг миний ярих цаа ойлгочихоос тий. Одоо 2 минут ёо зайрмаг бүр галтгоонд байгаа шүү дээ. Ингээд нүүр батаарад сонирн болд юм бэ. Миний ингээд гар батаарад Маркол амар юм бэ. Ёо миний нүүр батаарад байна. Яа нэ гаж нөлөө байхгүй байгаа. Маргааш өглөө ингээд мэдэл мөтө солиотын юм сая хальт камер салчлаа. Гэхдээ нэг 2 секунд л салсан баг. Миний ингээд нүүр батаарад байна. 1 минут гойжин хурдлаач дээ. Хурдлаач ямар удаа юм бэ? Цагаатлах 5 минут. Яа миний ингээд хамаг юм ингээд батаарад ёо 1 минут Гэтэ одоо ингээд өвдөлтөндөө тасаад байна. Мэдгүй нэг ингээд хоёр хацардаагаа ингээд хүнд ингээд алгадуулсан юм шиг ингээд бадаарад тэгээд юм яриад амруу агаар орохоор бүр амар байна. Яа би бараг түргэн дуутахар хэмжээнд очих гээд байх шиг байна. Юу ч болсон энийг хэрэгтэй тий. Хэдэн секунд 8 7 6 5 4 3 2 1 тэг болчихсон шүү. За 5 минут би тестийг л юм байна. Түмэн 1 минут хийсэн гэсэн би бол 5 минут хүрэгчлээ. Одоо бүгдээр галтгооны хүрэгч рүү явж би өдөр 2 ширхэг бамбар авсан тэрийг идээ. Миний нулимсыг хараа, нүдийг хараа, хамаг юм хавгнаад одоо хотоод руу өвдөж байна. Энэ яг эхний 1 минутанда зүгээр хүнийг алд юм байна. Одоо миний ингээд ходоод халууд үгээд ходоодн дотор нэг авгаа орчоод орилоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яа мэдгүй.
Юу тэр юм ярьж чадахгүй байна. Миний ходоод ингэж шатцаар агаад нэг алаа ичл яах юм. Яа. Би дахиад идэж юм бичлэг хийхгүй. Ингээ гаширлаа. Ёо. Ёо ходоод аан бол гайгүй болчлаа. Одоо ингээ ходоодын дотор амар байна. Гэтэ би нэгийг биш хоёрыг идсэн болохоор ингээ өгөх гэж байгаа хаа. Энэ одоо намайг хэр удаа ингэ зовоох юм бол мэдгүй миний хотоод л өвдөд ээ. Йоо. Ам бол яриа гайгүй болохгүй байна. Йоо, энэ хин зохион бүтээдэг байна. Йоо, гинт ээжигээ санчлаа. Бүр сэтгэл санаа тавгүй болчлоо. Оо, намайг ийм амар ямар харахаар дургүй тэнийг хаяа. Йоо. Зүгээр болохгүй байна. Миний зайрмаг дууссан штий. Одоо яах юм бэ? Йоо, дундаа ингээд улам амар өвтөвд юм байна. Шууд үхмээр санагдчих. Йоо, за би бичлэгээ ингээд дуусглаа. Бичлэгээ маань энэ хүртэл үзсэн баярлаа тий. Йоо, концерт дууслаа. Йоо, амар өвдөд. Конец билмаа. Bye. All my time I'm waiting you to answer the phone. Nothing seems to happen, but the last stage is gone. I hope